яг өмнөх түүхээ ярихгүйгээр ирээдүй ярих бас хэцүү л дээ. Ягаад гэвэл 2009 оноос хойш одоо энэ талаар бол болохгүй гэдэг талаар зас сайжруулах гэдэг талаар ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эсэргүүцэх гэхээсээ илүү Монголын улсад ямар чиглэлээр ашигтай байх вэ гэдгийг л одоо чадлынхаа хэрэгээр дуу хоолойгоо гаргах гэдэг оролдож байгаа хэдэн гишүүний нэг л дээ. Энэ дээр бол Батэрдэн гишүүн бол маш их дуу хоолойгоо гаргадаг санал ихтэй байдаг. За яг энэ сөрөг хүчнийхнээс бол энэ Уянгаа гишүүн, Ганбаатар гишүүн тэргээд хүмүүс байна шүү дээ. Эднүүсийг бол нөгөө популист гэхээсээ илүү хүний ярьж байгаа юмнаас авахгүй хэв хоноор хандах хэрэгтэй гэсэн нэгдүгээр байрсаар. Хоёрд нь бол энэ оюутлын орд нэгдэж дэлхийн том орд нэгдчихэд гадаадын том компани орж ирчихэд монголчууд бүгдээр л бөөн баярлуулсан шүү дээ. Баярлсан үний нэг нь би. Тэгээд энэ 2009 онд гэрээ хэлцээр хийгээд ингээ явахт нь бол 2009 оны чинь 57 дугаар тогтоол гэж гарсан. 57 дугаар тогтоолд бол нэг эдийн засгийн байнгын хорогоор асуудлууд хэрэгдэж одоогийн ерөнхий сайд тэр үеийн их хурлын гишүүн Замдан шатар дээр ажил хийсгийг ахлаад 57 дугаар тогтоолыг ахлаад тэгээ манай эдийн засгийн байнгын хорооны гишүүд бол ёстой нам үл харгалзан энийг яаж сайжруулах вэ гэдэг ингээд одоо ярилцж байсан. Энийг бол яагаад ярилцсан гэхээр 2009 оны 3 сард засгийн газраас одоо хууль оруулж ирээд тэрийг бас хилцэх тэндээ бол 34%-ийг бол одоо төрийн нийлдэх хэрэгтэй гэсэн саналыг оруулж ирж байна. Одоо энэ хүмүүс бол нам болохгүй юм шиг. Бид тэгээгүй 57 дугаар тогтоол буруу юм шиг яриад байгаа байхгүй. Тэгээ тэр 57 дугаар тогтоолын дагуу гэрээ хэлцээрийг бол одоо хийх хэрэгтэй гэсэн тийм чиглэл өгч байсан л доо. Тэгээ энэ цагаас хойш бол зөндөө л одоо юм боллоо яг нэг сайжруулах гэж зөндөө оролдлоо. Ажлын хэсэгт нь орж ажиллаа. Тэгээд аль болохоор гэрээг өгөөсгөх гэхээсээ илүү сайжруулах гэж явж байгаа шүү дээ. Тэгээд энэ болгоныг одоо хийхэд ялангуяа 2013 онд Улаан сайд, Ан хувь сайд бид гурвын хамтарсан одоо 3 сайдын шалгалт төлөх үр дүн хүрсэн. Тэр нь бол 1.8 их найдын зөрчил илрүүлсэн. 1.8 их найд гэнэ 1.8 тэрбум долларын зөрчил илрүүлсэн санхүүгийн зөрчил. За тэр дотор бол хөрөнгө оруулалтын зээл аваад тэрүүгээр урсгал зардлыг одоо нөхчээсэн, өгчээсэн зөндөө их зөрчлүүд гарсан. За энэ бол гарцаа авахгүй нотлох баримттай, анхан шатны баримттай тулгуурласан учраас энэ бол гол одоо Дубай руу явж хариуцлага өө ажил хийсний гол суурь болсон л доо. Тэгээ Дубайн гэрээ гэдэг нэг төлөвлөгөө бидний нэрэн дор баг гэрээ шугам юм гэж байна. Тэрэн дээр бол техник эдийн засгийн үндэслэлийг бол албан ёсны одоо хууль эрх зүйн акт гэж үзэхгүй тэр 1.8 тэрбумын зөрчил гэж үзэхгүй гэдэг ингээд маш их олон асуудлуудыг бол одоо маш их одоо ноцтойгоор хийж ирсэн. Тэгээ тэрний дараа энэ одоо асуудалч болохгүй гэдэг энийг одоо улсын хурал дээр байнга шахан шаардаж энэний дагуу одоо их хурал дээр ажлын хэсэг байгууллагыг шаардсны хүчинд 2018 онд ажлын хэсэг байгуулагдсан. Тэгэхээр Дан Бочроо ах улс ажлын хэсэг байсан. Тэгээд ямар нэгэн шалтгаанаар одоо ажлын хэсэг ахлаагүй. Тэгээд намайг ажлын хэсэг ахлагчаад тэгээд бид бол тэр ажлын хэсэгт нийтдээ 100 хүн оролцсон. Тэгээд 5 том ажлын хэсэг эдийн засгийн санхүү эдийн засгийн чиглэлээр, дэд бүтцийн чиглэлээр, байгаль орчин орон нутгийн чиглэлээр, хууль эрх зүйн чиглэлээр ингээд 5 төрийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан. Дээрээс нь нэг их хурлын гишүүнээ ахлуулаад нийтдээ 100 хүн оролцсон. Түүний дотор төрийн бус байгууллага одоо энэ гадна одоо гудамж гэдэг юм уу, тэмцэгч тэр одоо хүмүүсийн дуу хоолой шиг оруулсан юм ажлын хэсэг байгуулагдаад миний бодлоор бол их сайн ажиллаж маш нарийн детальчилсан одоо санал дүгнэлтийг гаргаад тэгээд энэний үндсэн дээр улсын хурлын 92 дугаар тогтоол гэж гарсан л да. Тэгээ энэ болгоныг би юу гэж хэлээд байна гэвэл энэ гарсан бичиг баримтны дагуу ажил хийхээ оронд эсрэг юм хийгээд байгаа байхгүй. Одоо тухайлх юм бол
3 сайдын хамтарсан ажлын хэсгийн дагуу ажиллахын оронд эсрэг дубайдч эсрэг одоо гэрээнд гар өрсөөрөд ирдэг ч юм уу. Тэгэхээр одоо энэ бол нийт ард түмнэр хилцүүлээд явж байгаа. Энэ өнөөдөр сонсгол бол их үр дүнтэй сонсгол аа гэж бодож байна. Яагаад гэвэл ард түмний нэгдүгээр энийг сонсож байна. Хоёрдугаарт хүмүүс их дуу хоолойгоо одоо сайн хэлээд ерөнхийдөө бас зөрчилтэй ч гэсэн одоо эцсийн эцэд Монголын тал нэг тал болж энэ бүгдээр энэ дээр нэг чамбай ажиллаад одоо ажиллах нь зөв юм биш үү гэсэн ийм байр суурьнуудыг илэрхийлж байна. Би бол энд юу гэхээр энэ хийсэн шалгалтын дүн үг үсэг цэг таслал өгүүлбэрээр нэг үрчлэл үзэж одоо яах вэ гэхээр Монголын талын байр суурийг яах вэ гэдгээр маш дэлгэрэнгүйгээр ингэж ярих нь зөв юм уу гэж нэгдүгээрт үзэж байгаа. За хоёрдугаарт нь бол энэ ажлын хэсэгтээ бол нэг Ахмад дунд залууийг оролцуулаад тэгээд нэг үрчлээ яриад ингээд одоо нөгөө талтай гэрээ хэлцээрийг хийх ёстой гэсэн байр суурьтай. Риотинта компани дэлхийн зах зээлээс одоо юу гэдэг 5.1-ээр хөрөнгө босгочоод оюу толгой компанид 11%-аар, онтрид толгой 6.3%-аар зээл олгодог байна. Тэгэхээр Монгол улс өнөөдөр юу гэдэг 10 тэрбум тэгээд жилдээ 4.3 их 80 төгрөгийн одоо зээлийг одоо төлж шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг үүсгэж ярьж байна. Таныг тухайн үед ажиллаж байгаад ер нь эхлэл нь анх тавигдсан уу? Энэ дээр ер нь яг сэдвэр юмнууд байсан уу? Тухайн ажлын сүрсэн ажилласан, зөрчлүүд илэрсэн, түүнийг ажиллахаар бас ажилласан. Түрүү бас баяр цогт гишүүн болохоор хөрөнгө оруулалтын гэрээ маш сайн байсан. Харин хэрэгжүүлэлтэн дээр алдаа гарсан гэдэг үг ярьж байна. Тэгэхээр үүн дээр та санал өгөх үү? Гэхдээ одоо энэ Ontragold интернэшнл хэсэг ерөөс ярихгүйсэн шүү дээ. 2013 онд тэр ажлын хэсгээр анх удаа бид гаргаж ирж Ontragold гэж юусэн болохгүй нэг асуудлыг тавьсан. Дараа нь 2018 онд бидний ажлын хэсгийн дүгнэлтээр гарч тавьсан. Харин одоо энэ болгоныг судалж үндсэн дээр саяны энэ хилцүүлгийн үеэр энийг бол маш хүчтэй тавьж байгаа нь зүй зүйтэй асуудал байна. Ер нь бол энэ бид чинь байна шүү дээ. Энийг ингэж бодож байгаа шүү дээ. Баялагын эзэн. Бид чинь баялагын эзэн. Нөгөө талтай гэрээ хэлцээр хийхэд бол баялагын эзэн бол бид одоо энэ бүх баялагч Монголын өмч үстэй. Тэгэхээр 34% бол манайх юм аа. Тийм учраас та нар хөрөнгө оруулагч нар шууд орж ирээд манайтай хэлцээр хийхэд манай баялагдаар хэлцээр хийж байгаа учраас манай бүх хөрөнгө оруулалтаа та нар хий. Бид 34% эзэмшээд ашиглаад явна гэсэн байр суурьтай байна гэж бид эхлэж ингэж бодож исэн. Ингэж зарим ийм боломж байна шүү гэсэн чиглэл өгдөж исэн. Тэгтэл бол эний чинь нөгөө хувьцааны гэж ярьдаг нөгөөх нь болохоор зээлээр санхүүжүүлнэ гэж хувьцаа. Тэгтэл одоо нөгөө хувьцаанд 100% хувьцаа гэдэг нь бол ерөөсөө бараг 71% хэдөө билээ тэрүүгээр нь бол зээлийн санхүүжилт болоо. Гадны том банкнуудаас зээл авчаад тэр зээлээс ахаад манай зээл өгж байгаа байхгүй юу. Тэгээ манай тэр зээл нь зүгээр ч нөхгүй нийлмэл буюу одоо зээл авсан зээлээс хүүнээс хүү тосоод ирчихсэн шүү дээ. Одоо улиралд жилийн 10% байдаг бол $100 байх юм бол $10 төлнө шүү дээ. Тэгэхээр улирал тутам төлж чадахгүй болоод ирэх юм бол тэрийг ахаад 10% төлөөд ингээд явуучих жишээтэй ийм заваа үйл ажиллагаа хийж энэ бол зөвхөн дэлхийн зах зээлийн имийг бол санхүүгийн лөөвөр шилдэг юм байна. Тэгэхээр энэ болгон дээр бол бид одоо их сайн ажиллах хэрэгтэй л дөө. За баяр цогтын хэлээд байгаа гэрээ хийсэн хүн бол хизээч өөрийгөө бид алдаатай гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр нэг талаас нөгөө талаас нь баяр цогт бол бид бас тодорхой хэмжээнд алдаа гарсан. Энэ болгоныг дараагийн засгийн газар сайжруулах гэж хэлээд байгаа нь өөрийнх нь үгний хооронд бас зөрчил гараад байна. Зүгээр баяр цогтод нэг юм анхаарч байгаа юм бол эхнээс энэ гэрээ хэлцээр бүр детальчилж хийсэн нэг үрчлэн хийсэн үнээр бол энийг бол маш сайн мэдж байгаа баяр цогт. Тийм ч учраас баяр цогт дээрсэн тэр үеийн бүх засгийн газрыг төлөөлөө тэр үеийн бүх гэрээ хэлцээр хийсэн хүмүүсийг төлөөлөөд ингээд ганцаараа яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг хүн бүгдийг нь ярьж чадахгүй л да. Би бол миний яриад байгаа зүйл бол манай ажлын хэсгийн 100 гаруй гишүүний төлөөлөөд ерөнхийд нь базж явж байгаа. Яг нарийн детальч хийсэн юмыг бол тэр мэрэгжлийн хүмүүсийн тайлбарж ярих ёстой. Тэгэхээр энэ бол баяр цогтын одоо яриад байгаа нэг
авах юм бол одоо ингээд бүгдээр нь цуг сууж хамтарч ажиллая гэдэг дээр үгүй тэрэн дээр санал өгөө. Ер нь эхнээсээ бол энэ гэрээ хийхэд бол би 2009 онд 57 дугаар тогтоол гаргаад 57 дугаар тогтоолын дагуу ерөөсөө тэр гэрээ орж ирээгүй байх гэдэг үүднээс миний бие бол энэ бол жоохон тусгүй юм болж гисэн. Тэгээд бид чинь баярлаад л төрийн 3 өндөрлөг, төрийн 3 сайд тэр том одоо манай их танхимд ороод хийж илаа шүү дээ. Тэгээ би одоо тэрийг харангуудаа жоохон за ой гутна гэхэд юу гэдэг юм үнэхээр даанчтай Монгол төр гадаадын нэг компанитай ингэж доошоо орж өөрийнхөө имийг өгөхдөө ингэж баясаж байх ч гэж дээлээ бид 4-5 гишүүн за энэ ч арай дэмжиж байна гэдээ гарч явж ирсэн. Тэгэхээр тэр миний тэр үзэл бодол яагаад ч юм тэр их оронч сэтгэл гэдэг юм тэр үзэл бодол маань цаанаасаа нэг мэдрэмж төрсөн. Дээрээс нь бол тэр 2000 тэр гэрээний чиглэл нөгөө 57 дугаар тогтоолыг тэр болгон хэрэгжүүлээгүй учраас энэ бас нэг тийм сайн биш гэдэг мэдрэмжтэй орчоод ингэж гарч ирсэн. Тэгэхээр энэ бол өөрөө энэ бидний тэр сэтгэлийн хөдөлгөөн Монголын энэ их баялагийг бидэнд өргөөжтэй өгч чадахгүй. Тэгээд л сүүлд бид өртөө ухсан нөхдөд үлдчих гээд байгаа учраас Монгол хүнийхээ хувьд энэ олон жил төр засагт ажилласан хүний бол эхнээс нь ахуулаад энийг маш их одоо эсэргүүцнэхээс илүү сайжруулах юмсан. Монголын эрх ашиг одоо байх Монгол улс эрх ашиг тусыг хүртэх юмсан. Үндсэн хуулийн дээр заасан Монгол одоо баялаг бол ард түмний өмч гэдгээс ард түмэн хүртээсэн. Их ормын хүртээсэн хөгжил дэм болоосоо л гэсэн үүдээс ингэж ярьж байгаа болохоос зүгээр нэг хүмүүсийн нэг шоронд хийчи аль эсвэл нэг одоо юу гэдэг нь эсэргүүцлийн байр сууриас сандахгүй байгаа хэлмээр.